За манай аймагт одоо өнөөдрийн байдлаар 2 дахь менингококк талдварын тохиолдол илрээд бас нас орсон юм эрсдэлтэй байна. Тэгээ би ер нь ард иргэдэд анхааруулж хэлэхэд бол энэ менингококкийн халдвар гэдэг юу вэ гэдгийг юуны түрүү яриа. Одоо менингококкийн халдвар нь 2 хэлбэрээр явагддаг. Ихэвчлэн одоо нэг нь бол нэгдүгээрт нь бол одоо тархины гадар бүрхүүлийн зөөлрөлтөн бүрхүүлийн үрвсэл буюу тархины эдийн үрвслээр явагддаг. За хоёр дахь нь бол одоо манад ирээд нас орсон тохиолдол буюу цусан үжил хэлбэрээр явагддаг. Тэгээ эрт барьж авал одоо эмчлэх боломжтой. Хожуу ингээд тохиолдолд эмнэлэгт хандхад одоо хүндрэх эрсдэл өндөрлөлтөө тохиолдлын ер нь бараг 80-90% нас баралтаар төгсдөг юм хоруу чанар өндөртөө нянгаар үүсгэгддэг өвчин байгаа. За бас хоёр дахь вирусын менингит гэж байгаа. Тэр нь арай аажуу явцтай. За манай тохиолдод байгаа нь менингококк буюу ийм нянгаар үүсгэгдсэн халдвар одоо бүртгэгдээд байна. Аймгийн хэмжээнд нэг нууц үеийн хугацаанд одоо 2 тохиолдол гарч ийна гэдэг чи одоо дэгдэлтийн хэлбэртэй дэглэлт дэгдсэн гэсэн үг манад бол. За ингээд гол анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо адил бусад өвчнөд андуурагдах эрсдэл маш их байдаг. Жишээ нь одоо ханиад том уу бусад тууралттай өвчнөд одоо андуурагдах тохиолдол их байдаг учраас ямар нэгэн шинж тэмдэг илрүүл яаралтай хамгийн ойр эмнэлгийн байгууллагатай хандах эмчид үзүүлэх хэрэгтэй. Тэгээ гол онцлог аюултай шинж нь бол халуурдаг ойрхон халуурна халууны эмэнд буучаад дахин халуураад байна. За ямар нэгэн гэрлээс болон дуу чимээнээс цоочрно. За дээрэс нь одоо цагаан халууралт гэж байдаг гол онцлог халуур нь гар хөл одоо хүүтэн одоо нүүрэн цонхис цайсан юм хорлогын шинжтэй нөгөө ням бол маш ихээр одоо цусны тоорыг ялгаруулж байгаа учраас тийм цагаан халууралт байдаг. Бусад одоо өвчнөө үед ихэвчлэн менчиж хүрэнтэй гар хөл нь халаад халуун шатаад халуурдаг бол энэ менингококк талдварын үед цонхыг цайж халуурдаг нь их онцлог шүү. Тэгээ биеийн сайн ажиглаж хүүхдтэй нүцгэн биений үзлэг хийж явах хэрэгтэй. Ямар нэгэн тууралт илрэх тууралтын дарахад бол арилахгүй байх. Ялангуяа доод мөчтөөс эхлээ шилбээр гуяар ингэж төрүүлж туурч эхэлдэг учраас тууралтаа ажиглах. Тэгээд ямар нэгэн ханиадны шинжтэй бол одоо эмчид үзүүлж ханиадаа эмчлэх, хоолой залгуурын үрвслийн эмчлэх. Яагаад гэвэл эн чинь энгийн үед хүний одоо хоолой залгуур диплококк гэдэг нян одоо ингээд хадгалагдаад агуулгадаа байж идэг. Тэр нь нян тэгж болдог. Тэр нь дархлаа султаа хүүхдэд одоо том дусал буюу одоо сүсээр үсцсэн гадаргуугаар одоо ахуй хавтлаар ингээд халдснаас болоод одоо дархлаа султаа бага насны хүүхдүүдэд ялангуяа хамгийн хүнд өвчлөдөг хүндрэх эрсдэл ихтэй нас баралт өндөртэй ийм өвчин учраас одоо хамгийн гол урсан сэргийлэлт бол ерөөсөө хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулах эцэг эхчүүд онцгой анхаарахтэй. Хүүхдээ онцгой анхаарч хэрүү одоо ямар нэгэн ханиад томоотой төстэй шинж илрүүл эмчид үзүүлж эмчийн зөвлөгөө авах хоолойгийн ангаалгаа шалгадаг тий сургуулийн эмчнэр өрхийн эмчнэр нь хоолой залгуурын үзлэг хийх тэгээ хамгийн гол нь хоолойгоо зайлах гаднаас орж ирээ зайлдаг гараад өглөө явахдаа зайлдаг тий тэгээ анги танхимдаа гэр орондоо агаар оруулах одоо завсарлагаанаар ангиа сайхан суллаад хаалга цонхын нэвт агаар салхи оруулах яагаад гэвэл энэ 3 дугаар сар бол ерөөсөө энэ менингококк талдвар дэгддэг юм эрсдлийн улирал. Тэгээ хүний дархлаа тамир сулддаг бас тий хүүхдийн одоо 0-5 насны хүүхдийн дархлаа сул байдаг эдгээртэй холбоотой юм хоруу чанартай нас баралт өндөртөө хүнд явагддаг өвчин учраас та бүхэн энийг сэргийлж болно, эрт барьж авах боломжтой. Эрт барьж авал эмчлэх боломжтой өвчин шүү гэдгийг хэлмээр байна. За эдгэрсэн ч эдгэрэл маш удаа явцтай ямар нэгэн үйлдэлцүүлдээдэг саас аажилт одоо тахир дутуу болох оюун ухааны хувьд одоо бас тархины саас ажилт үүсэх эрсдэлтэй учраас аль болохын өвчнөр сэргийлж болох өвчин учраас одоо сэргийлэх нь хамгийн чухал, өвдөхгүй байх нь чухал, өвдвөл эрт барьж авч эмнэлэгт хандах аюултай шинжүүдэд мэдээд таниад эмнэлгийн байгууллагт эрт хандах нь чухал шүү гэдгийг сануулж хэлмээр байна.